I paid my dues time after time. I've done my sentence, but committed no crime and bad mistakes. I've made a few. I've had my share of fat kicks in my face, but I've come through. I need to go on. We are the champions, my friends, and we'll keep on fighting till the end. We are the champions. We are the champions. No time for losers, 'cause we are the champions of the world. I've taken my bows. Ер нь бол өөр холбоод ч гэсэн баг ийм түүх байхгүй бах. Холбооны анхны хэрэгч болчоод дараад нөөрэ буцаад тамирчин болоод тэгээд гавьяа тусцаа зүтгэсэн ийм түүхтэй холбоо ч байхгүй бах. Ийм түүхтэй холбооны тэргүүн ч гэж байхгүй бах. Тэгэхээр бол бас шин түүх шүү бас. Мондөг бард бахархан сайхан түүх. Хувь хүнийхөө одоо яг 1980-ад онд ч гэсэн одоо хүүхэд байхдаа хэвтер одоо дайчин чанар нь бүх төрлийн спорт хичээлсэн. Дүүргийн явагчдад эхний удаа онцчод асар том хариуцлага. Октябрьд одоо 50 гаруй сургууль орж 50 гаруй хүүхэд орж явахад бүгдэнд нь одоо боксоо, чөлөөтөө, самбар, жудоогоор, гимнастикаар, штангаар гэдэг бүх төрөл эхний удаад үсэн тийм амар спортлог, амар нөгөө хараацсан өндөртөө хүнээс одоо айн ичнэ гэж байхгүй тийм дайчин чанартай үлдсэн. Тэрнээс гадна үндэсний бөхөр одоо улсын наадмын хүүхдийн барилдаанд шүгэндүүд үлдээд амун үзүүрлээд харцах цол одоо хүчээсэн тийм одоо мундаг хүүхд байсан. Тухайхаа За намайг Батагийн Бацангал гэдэг пауэрлифтингийн олон улсын хэмжээний мастер, хөндөр өргөлтийн мастер, жүжигчгийн яган бүстэй пауэрлифтингийн спортын Монгол улсын гавьяа тамирчин. Москва хотод зохион байгуулагдсан AWBC холбооны дэлхийн аврах шалгаруулах тэмцээний хэвтэ шахалтын дөрөв аврах алтан медаль хүртсэн юм аа. Баяр хүргэе. За авсан медальд орж ирж байна. Өсөж хүчтэй алгадаж сонсъё. I've made a few. I've had my share of fat kicks in my face. 2015 оны Америк нэгдсэн улсын Калифорни мужийн APC холбооны цагдаагийн аврах шалгаруулах тэмцээний алтан медаль Наашаа гарч ирж байгаа бүх энэ спортын гимнастикийн заалаараа сэтгэл хөдлөд өөрөө ирэхгүй наашаа ороод хоёрыг дуулж байгаа. Яг тэр ингээд миний хүүхд насны би өөртөө гимнастикийн тамирчин биш. Гимнастикийн секс дугуйлд хичээж байгаа. Гэхдээ манай бие дааврын багш Батүлзээгээд спортын гимнастикийн одоо зүйн мастер Батүлзээгийн багш болсон. Манай бие дааврын. Гол зүйл бэлсүүрчтэй спорткатар чөлөөт өгөхөөр тавд орчод ингээд байж байгаа. Спортын гимнастикийн чөлөөт төлөвлөлт өгөх. Яг тэр үеийн сургуулиасаа ингээд сургуулийн бүхэл намрын спорткат бүгд сагсан юм. Спорт тоглоом ингээд бүхэл төрөлөөр ордог гэсэн. Тэгээд тэр утгаараа ингээд нэг аз завшаан төгөөд яагаад ч юм уу гоё одоо энэ чөлөөт төлөвлөний хоттой энэ спорт тавьсан. дараагийн медаль 2019 оны Америк нэгдсэн улсын Атланта хотод болсон олон улсын нээлттэй ABGGF холбооны аврах алтан медаль. Адваа хүн бол биеийн онцлог, байрлаас өгсөн өгөгдөл, ген гэж бол байдаг. Тухайн ген нь бол одоо ямар спортод, ямар төрлөөр амжилт гарах уу тэрэнд бас их нөлөөлдөг. Дээрээс бас өөрийн бас сахилга тамирчны ууггүй хөдөлмөрч зан чанар бол нөлөөлнө. Ингээд миний аав ээж хоёр бол миний аав бол
Инкийн Бата гээд Завхан аймгийн Яруу сумын харьяат олон улсын эрхзүүч мэргэжилтэй 1974 онд Зөв толгойд улсын Ленинград хотод дотоод явдлын яамны академиг дүүргэсэн. Ингээд нийгмийн аялал хамгаалах яамд бол тусгай юм алба хашдаг хэлцээний дарга байсан хүн. Одоо миний аав бол өөрөө баг залуудаа бас Монгол улсын анх бокс өсгöd анхны боксеруудын нэг, мөн дээрэс нь улсын шүүх шийдэг байсан юм хүн. Мөн дээрэс нь хөл бөмбөг тоглодог, төшөр спортоор хичээдэг ийм хүн байсан. За миний ээж бол бас бүжигчин, бас хөнгө атлетээр хичээлдэг. Миний ээжийн ээж эмээ маань болохоор ардын услын 40 жилийн хойгоор бол Улаанбаатар хотын марафонд бол төрүүлж ирсэн ийм түүхэн амжилттай юм түүхтэй хүмүүс байд юм аа. За миний эгч бол анхны эмэгтэй жудочдын нэг, мөн анхны эмэгтэй штангист 1990 оны Азийн наадамд 12 орноос 4-р анд орж тусгай шагнал хүрчээсэн юм олон улсын хэмжээний мастер хүн бий. За мэдээж бол энэ амжилт гаргахад бол мэдээж арт тал хамгийн чухал. Спорт бол тэр тусмаа өндөр амжилт өөрийн тавьсан зорилготой хүрэхэд бол маш их өндөр эрсдлийг үүрдэг. Энэ эрсдлийг үүрэхэд энэ арт талд сэтгэл санааны болон эдийн засгийн арт талд бүхий л нөөц бололцоог юм хангаж өгдөг хүн манай гэр бүлийн хүн. Манай гэр бүлийн бол олон улсын хэмжээний мастер, үндэсний шишээгийн ахлах дасгалжуулагч байт харооны юм олон улсын хэмжээний мастер хүн байдаг. 2 удаагийн бас олимпиадад бол эрхээ авч Монгол улсын нэрийн өмнөөс баг тамирчид амжилттай оролцож авч явсан Жазмагийн Наран Туяа гэж хүн бий. Тухайн үеийн тамирчид бол Наран Туяа гэдэг нэрийг таньж мэддэггүй, Мозо нэрээр бол олноо алдарсан тамирчин хүн байд юм аа. За манай 2 хүү 4 аттестаттэй. Манай 2 хүү бас мөн спортоор хичээлэх дуртай. Хүү маань одоо бол Лондон хотод Оксфордын их сургуульд бол магистрт одоо хэл шинжлэлээр суралцж байгаа. Миний охин бол Канадад эдийн засгийн мэргэжлээр төгссөн. Монгол улсын хууль зүйн их сургуулийн эрхзүүч мэргэжлээр төгссөн. Харизм өндөртэй. Одоо ерөнхийдөө тийм тамирчин сэтгэл зүйх өндөртэй. Өөрийгөө дайчлах чадвар өндөртэй. Өөрийнхөө ер нь байгаа нөөцийг шавхтал зүтгэдэг. Хизээш тэрийг одоо би ингээд дуусчин даа гэж боддгоо. Толтлоо явдаг. Бас нэг жишээ байна шүү дээ. Багнаар тулж ирсэн юм аа тэр би тэр зур мэддгээ. Шахалт хийж чад хоолон дээрээс ингэж ах 200 хэдэн килограмм чидэд унгааж ирсэн. Тэгвэл өөр хүн бол хаяал явчих шүү дээ. Тэгэхээр Цэнгэл ахын тэр хоолой түнхний гэмтэл авсан, хүзүүндээ гэмтэл авсан. Тэгвэл эргэл тэрэг эмчилгээнд ороод өөрийгөө ялан дийлээд буцаж гарч ирэл. Дараагийн тэмцээнд ороод төрүүлээд тийм ээ одоо энэ дэлхийн аваргын өмнөх тэмцээн оролдонд бол яг зөвлөж явж байна. Одоо эрх авах тэмцээнүүд дээр тийм. Тэгэхээр тамирчны хувьд бол сэтгэл зайгүй өндөртэй. Хүн арахаас сайхан дөлгөө хүн сайхан хүн. Тэгэхдээ тэмцээн дээр бол арслан бар шиг байж чаддаг. Тиймээс мундаг тамирчин да. Бүх юмдаа сайн, спорт сайн, хичээлдээ сайн. Одны 6 эрэгтэйдүүнүүд 2 3 нь одоо алтан медальтай төгссөн байдیں۔ Дээрээ нэг ихчин байдаг. Гэр бүлээрээ одоо хүмүүжил сайтай, яг спортын характертай бүгд хичээлээ ном сум хийдэг. Эднийг ирүүлэх нь би айгуу сайн мэднэ. Ер нь ягаад бол одоо бас эдний ихч нэг анги цугбайсан. Ерөнхийдөө их дайчин гэр бүл байгаа. Гэр бүл одоо улс төрч бай, бизнесч бай, спортч бай, одоо бүгд амжилт гаргаж ирсэн юм мундаг гэр бүлийн одоо дайчин хүмүүс ч боддоо шүү дээ. 2003 одоо миний ангийн хүүхд алтан гэрэл бүтээр анхны пауэрлифтинг холбоог байгуулъя гэж манай гэрт хоёулаа ярьж байгаа. Тухайн үед хууль зүйн яам төрийн бас байгууллагын гэрчлэг олгодог гэсэн. За тэр гэрчлэгийг авах гээд одоо бид тэр холбоо байгуулж байна гэдээ очсон. Пауэрлифтингийн холбоо гэдэг нэрээр очиж ирсэн.
Тэгээ тухайн үед хууль зүйн яамны сайдаар нэмд орж сайд байсан. Тэгээд за төрийн бас байгууллага байгуулахад удирдах зүйлийн 5 гишүүн, нэг ерөнхийлөгчтэй байх хэрэгтэй. За нэг нарийн бичгийн даргатай байх хэрэгтэй. За тэгээд өрөм мөрөн байх хэрэгтэй гэх бүх юмын заалгаа. Тэгээд битэр заалан дээрээ улсын ачаа боломж амцах. Манай одоо гард архичаа, чойж амц тэр гурав зааланд байсан. Тэгээд бид нар нэг дор бэлтгэл хийдэг найзууд байсан. Одоо л найзууд л таа. Тэгээд за найзуудаа нэг юм холбоо байгуулах гэж байна. Хэдүүлээ нийлэх үгсч тгийгээд. Тэгээ манай молом жамс ачаа одоо манай архичаа чойжоос бид тавуулаа холбоогоо байгуулад. Тэгээ холбооны анхны ерөнхийлөгчөөр хэнийг тавих вэ гэдэг. За тэгвэл бид нар цаан бэлтгэл хийдэг байсан Сэнгэл ах. Одоо тэр Томбош хоолдон гэж байсан. Томбош хоолдонгийн заал рекордс гэж заал байсан. Тэгээ тэр зааланд бид нар бэлтгэл хийдэг байсан байхгүй. Тэгээд Сэнгэл ахтай танилцаад тэгээ би яг өөрөө Сэнгэл ах дээр орж ирсэн. За Сэнгэл ахаа ийм холбоо байгуулагдсан. Тэгээ та ерөнхийлөгчөөр орооч гэдэг. Ингээд тухайн үед ингээд энэ клуб байгуулад хажуугаар нь бизнес хийгээд хувийн салбарт ингээд явж байгаа үед бол сайхан одоогийн манай пауэрлифтинг үүсгэн байгуулсан дүүнер мань ирж бас та энэ спортыг аваад ингээд үүсгэн байгуулалт оролцоод холбооны тэргүүн болоод ингээд яваач гэж санал тавьсныг бол хүлээн авч тухайн үед 2003 онд хууль зүйн яамны дээр очиж бол холбогдох материал бичиг баримтын мөрдүүлж Монголын пауэрлифтингийн холбоог анх үүсгэн байгуулж холбооны анхны ерөнхийлөгчөөр ажилласан. Тэгээд анхны холбоо одоо үүсгэн байгуулагдчихсан. За тэгээд анхны холбоо үүсгэн байгуулагдаад дасгалжуулагчаар нь манай штангийн хөхөө багш Цэнгэл ахын одоо штангийн багш гэдэг авчирж ялаа. За тэгээд ерөнхийлөгчөөр нь Цэнгэл ах болоод дасгалжуулагчаар нь манай хөхөө багш болоод анхны нарийн бичгийн дараагаар нь манай ангийн алтан гэрэл гэдэг манай ангийн хөхт болж исэн. Тэгээ бид хөхөө гэж анх холбоо байгуулж ирсэн. За тэгээ тэр цагаас хойш бол одоо 23 жил өнгөрчээ. Энэ хугацаанд бол 2003 онд Аз ТV пауэрлифтингийн аврах шалралт тэмцээнд баг тамирч дасгалжуулагч холбогдох сэтгүүлч нараа хамт багаараа очиж амжилттай оролцож 4 алтан медаль, 1 хүрэл медаль багаараа авч Монгол улсын пауэрлифтингийн холбоог Аз ТV пауэрлифтингийн нэгдсэн холбоонд элсүүлэн орсон юм түүхтэй. Дараа жил нь буюу 2004 онд Узбекистанд болсон Аз ТV 4 алтан медаль, 2 хүрэл медаль авсан юм түүхэн амжилттай энэ спорт сайхан амжилтын гараагаа хэлж явсаа. 90-ад оны ихэнх одоо зах зээлийн үед бас өөрийн гэр бүлийн бизнесийг бүтээн байгуулад тэр бизнес нь одоо 90-ад онд одоо амжилттай явагдаад 2000 он гараад спортын зангаа тавихгүй бас пауэрлифтинг холбоонд ерөнхийлөгч болоод тэр чигээр өөрөө ерөнхийлж бас бэлтгэлээ хийгээд одоо юм одоо дэлхийн аваас алтан хүрэл авна гэж бас том амжилт байхгүй. Эр хүний ер нь шинж манай Цэнгэл ахт байдаг. Сайхан. Заавал за 9-ндээ байдаг. Өөрөө спортод ялангуяа хүчний спортод маш их хэлэхтэй дуртай. Одоо Цэнгэл ах маань бид нар одоо анх одоо холбоог аваагүй анх үүсгэн байгуулаг байхад Цэнгэл ах дээр хамт бэлтгэл хийдэг байсан. Тэгээ орж ирэл ингээд Цэнгэл ах орж иж бэлтгэл хийхээр яриа өөрөө их таарна. Гоё юм заалыг хөгжилтэй болгоно. Заалны орчныг нураадаг ч юм уу тийм хүмүүс байдаг байхгүй. Цэнгэл ахын хувьд ороод ирэхээр ингээд заал бол хөгжилтэй болдог. Тэгээд ер нь бол тусрах уу. Цэнгэл ахын хувьд бол ер нь ядарсан үндх туслана. Нэг тийм одоо үгүй дараад зэрэг хараад янз бүр болоод байдаг. Яг л байгаагаараа тийм сайхан ах минь байгаа. Тэгээд би бол Цэнгэл ахыг ахаа гэж хүндэлдэг. Тэгээд битээр одоо бараг 24-5 жил нөхөрлөж яваа ах 2 байгаа. Тэгээ ахтайгаа бол одоо амьдралын гэр бүлийн сайхан ах 2 дайз нөхөд. Тэгээд ах маань бол одоо бас хүн чанарын хувьд ч одоо эр хүний хувьд ч гэдэг юм уу. Бас ноён нуруутай төшгтэй тийм эр хүнлэгч би боддог та. Тэгээд дүүдээ бол одоо маш их тосолж бас амьдрал дээш тэр спортын юм дээш тэр тос тийм болж явсан. Ахтаа одоо бас маш их баярлж явдаг шүү гэдэг бас хэлье. Цэнгэл ах багийг аваад анх Казахстан явж олон улсын тэмцээнд анх орж Монгол гэдэг нэрийг бол анх Азийн холбоонд гаргаж ирсэн. Ийм хувь нэмэртэй анхны ерөнхийлөгч юм байна. Одоо тэр цагаас хойш тэгэл одоо пауэрлифтингийн спортоор Цэнгэл ах маань өөрөө өөртөө хичээлээд төв дэлхийгээс олон медаль авч
Монгол улсын гавьяа тамирчин хүртэл болсон. Тэгээ одоо спорт гэдэг бол бүх хүн тийм ээ хичээгүүл бүгд сайхан болдог. Тэгээ одоо анх холбоог үүсгэн байгуулж бидэртэй хамт мөр зэрэгцэн явж холбооны ерөнхийлөгчөөр ажиллаж ирсэн Цэнгэл ахтай маш их баярлж авдаг. Холбооныхоо нийт тамирчин хамт олонноос илэрхийлье. I've made a few. I've had my shells and kicked in my face, but I've come through. And I need to go on. We are the champions, my friends, and we'll keep on fighting till the end. We are the champions. We are the champions. No time for losers, 'cause we are the champions of the world. I've taken my bows and my curtain call.